Урамшуулал, авилга хоёр гэдэг чинь хоёр өөр. Энэ хоорондоо холилдоод байна. Урамшуулал гэдэг маань хувь хүүхэд өөрийн үүрэг, хариуцлага, чин сэтгэлийн ирмэлзлээс үүдсэн урамыг хүүхэд амсаж явах хэрэгтэй. Амт сурах юм бол дугуй авч өгнө. Сургуулийн амт төгсчих юм бол машин авч өгнө. Энэ бүгд авилга. Гэтэл хүүхэд амт сураад ирчээ. Сайн бай. Аав ээжийнхэн ачийг хариулж эхэлж байгаа нь энэ дээр би чамайг үнэхээр хайрлаж байна. Чи цаашдаа сайн сурах юм бол би чамайг суралцах бүх боломжийг чинь хангахын төлөө зүтгэнэ гэсэн урам. Энэ хоёрын хооронд ялгаа байна. Бид нар энийг л ялгаж хүүхдэд хүмүүжүүлэх хэрэгтэй. Машин авч өгнө, дугуй авч өгнө, тим юм авч өгнө. Тэгэхэр хүүхдийн нөгөө өөрийнх нь үүрэг, хариуцлага нь хүн болж байгаагийн шинж чанар нь уусаж үгүй болоод дугуйны төлөө, машины төлөө тэр хүүхэд зүтгэж эхэлдэг. Манай ээж аав нар юу гэж боддог вэ? Хайр гэж боддог. Үгүй энэ хайр биш. Энэ хүүхдэд маш буруу хүмүүжил олгож байгаа. Харин урмын шагнал дотор хайр байдаг. Гэтэл урамшуулал, шагнал хоёр чинь бас өөр. Энийг л бид ойлгох хэрэгтэй. Хайрлаж байгаа нь энгээд хүүхдээ авилгад өртөг, авилгал хийх суурийг бид өөрсдөө л бий болгодог. Өөр хэн ч биш. Хүүхдийг ардын аман зохиол зөөр өвтө их зөөрлүүлж өөрийн тэндээс юм уншуулж зан чанарын муу үйлээ засахт нь эцэг эхчүүд, багш нар биднэр өөрийнхөө сургалтын үйл ажиллагааг, амьдралын хвшлийг чиглүүлэх ёстой болов гэж би бодож байна. Жишээ бурмаар тэтгэхээр урмаар тэтг. Их идэж эзнээ алнаа. Шунал ихтвэл шолон болноо. Гэх мэтчлэн энийг л бид ойлгох ёстой. Энийг бид ойлгож үр хүүхдээ хүмүүжүүлж чадвал хүүхэд шуналгүй, урмын сайхан сэтгэлтэй, гэгээлэг хүн болно. Урам гэдэг урам л байх ёстой. Харин бурам байж